За сайн байцгаана уу. Өнөөдрийн маркетинг ток контентын маань энэ удаагийн дугаар ихэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нэр маркетингийн төлөвлөлт, за тэр дундаа маркетингийн үйл акцийг хийхэд яагаад төлөвлөлт маш чухалын, түүний үүрэг функц юу байдаг, мөн маркетингийн төлөвлөгөөг хийхдээ байгууллагууд хэрхэн юун дээр анхаарах ёстой болон алдсан мөн онсон кейсүүд юу байдаг талаар бид нэр туршлага хуваалцахаар өнөөдөр бид бүхэнтэй хөрөлдөх зочд маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бидэнтэй хөрөлдөхөөр Монголын маркетингийн холбооны удирдлагын багийн гишүүн, маркетингийн зөвлөх Нямосар хүрэлцэн ирсэн байна. Танд энэ ороо мэнд хүргэе. За баярлалаа. За дараагийн зочноор монголчуудыг бас нийгмийн асуудал хүнд болоод байгаа энэ үед сэтгцэн эрүүл мэндийн асуудлаас нь ангижруулах, сэтгцэн эрүүл мэндийн ойлголтыг нийгэмд төгөлдрүүлэх энэ хүү гайхалтай урайтай зуршил бүтээх группийг анх үүсгэн байгуулж исэн. Одоо яг Монгол Улсын их сургууль, эдийн засгийн сургууль, бизнесийн сургуулийн маркетингийн ангийг төгсөж исэн мөн манай маркетингийн холбооны гишүүн Тукана буюу Эрдэнэ Туяа хүрэлцэн ирсэн байна. Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За, сонин сайхан юутай байна? За 50-даа ажиллаа гээд. За, багшийн хувьд болохоор сая бяцхан шарк гэн алтан загас акул болов гэдэг бас сонирхолтой нэртэй сургалт эхэлсэн. Тэр нь бас яг маркетингийн төлөвлөлтийн талаар байсан гэж ойлгосон зөв. Тий. Яг нэг одоо хувь хүмүүс бичил бизнесүүд болон бусад хүмүүстэй хамтарч ажиллах тохиолдлууд гарна. Тэгээд нэг хэлээр ярих хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд нөгөө харилцаж байгаа хүмүүстэйгээ цуглаж уулзаад хэдүүлээ ер нь нэг маркетингийнхэн талаар нэгдсэн нэг хэлээр ярьдаг бол яа. Тэгээд төлөвлөлтийн талаар ер нь нэг ойлголт авчаад ярилцвал илүү хурдан ойлголцдог. Тэгэхгүй бол голцоо нөгөө төлөвлөгөөн дээр шууд тактикийн буюу нөгөө шууд контентоо яаж анхаарал татах уу, юу хийх үү гэдэг рүү шууд орох гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө гол концепцоо ярих хэрэгтэй. Тэгээ яг энэ сэдв бол ерөөсөө л гол агуулга нь зах зээлийн хувьд чухал уу, эсвэл ашигт ажиллагаа чухал уу? Одоо нөгөө хуучин одоо бизнесийн байгууллагуудын хамгийн гол зорилго нь зах зээлээс үлэмжийн хэсгийг аваад эзэлчих гээд сонирхолтой байсан нь одоо нөгөө бизнесийн модельүүд, горимууд өөрчлөгдөх, тэр бизнесийг бүр огт байхгүй болгох тохиолдлууд хүртэл энгийн үзэгдэл болчиход байгаа учраас тий ашигт ажиллагаа тогтвортой байх нь их чухлаа. Тэнд бол том жижигэн чухал гэдэг талаар ярьсан байна тий. Мэдээж бас оролцогчид бол хангалттай заалд үргэлт бол сайн байсан баг. Тэгээд яг одоо тухайн сургалтын дээр юм эсвэл энэ хүү агуулга дээр яг юу байсан гэдгийг өнөөдөр бас хэдүүлээ товчхон хоорондоо бас хөрөлдөж гэж бодож байна. Тэгээд Тукана өгшээр сонь сайхан юу байна? За 50-даа сэтгэл судлалын маркетинг хийдэг болсон. Тэгээд тэрүүгээр яг зуршил бүтээх группээ ажиллуулад өөрийнхөө одоо контентууд агуулгууд зөвлөгөө сургалтаа хийдэг болоод явж байгаа. Сая бол ялангуяа өнгөрч 2 жилийн турш бол мэдээч хамгийн өсөлттэй групп гэдэг юм эсвэл яг нөгөө зорилтод гишүүдэд үйлчлдэг тийм нөгөө аван зарна гэдэг шиг биш лайв ордог группүүдээс тэс хөндлөн ялгаатай групп бол таны хийж байгаа нийгмийн төсөл байсан гэж харж байгаа. Тэгэхээр баг өдөр болгон 1-2 лайв орж ирдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр олон зочид тэр олон контент боловсруулалт агуулга дээр хэрхэн яаж одоо бас төлөвлөлт хийж ийсэн тэр туршлагыг бас та бидэнтэй хуваалцаач. За саяны коронагийн 3 жилийн хугацаанд бол миний амьдралд бас ингээ асар том өөрчлөлт орж ирсэн. Би яг энэ хугацаанд нөгөө нийгэм сэтгэл судлалын дээд сургууль сэтгэл судлалаараа сураад маш их зүйлийг одоо мэдэж аваад, ойлгож аваад надад маш их хэрэгтэй байсан хамгийн анх. Тэгээ надад хэрэгтэй байгаа нь маш олон хүнд бас хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод яг энэ 3 жилийн хугацаанд сурсан бүх зүйлээ л одоо группээр хуваалцаж ирсэн гэсэн үг. Тэгээд маш олон хүмүүс хамтдаа дипломгүй л болохоос сургуульд сураагүй л болохоос ш хамтдаа суралцаад бид нар явцгаасан. Тэгээд сая бол аль бие усаар сургуулаа төгсөөд одоо илүү жоохон аль бие усны байгууллагын шин чанартай маркетингийн төлөвлөгөөтэй цаашдаа ажиллая гэж бодож байна. За юутэй ч диплом авсан юм чинь бас баяр хүргэе те. За баярлалаа. Надаас баяр хүргэе. Тэгээд ер нь бол яг маркетер гэдэг хүн хэмбэ гэдэг буюу сая та хэлж штэ Нямосар нэг хэлтэй нэг ойлголттой болёо гэх. Одоо энэ маркетингийн тухай ойлголт маш олон ялгаатай байна. Тэр дундаа маркетингийн үйл акцыг хийж байгаа маркетруудын ойлголт бас олон ойлголтууд байна. Тийм учраас бас нэг өнцөгт гарах. Одоо сэтгэл зүйч маркетер бол маш цөөхөн баг гэж би бодож байна. Надад тийг санагддаг шүү дээ. Би ингээд маркетингийн хүн болохоор
өөрийнхөө нөгөө нэг бидний ингээд differentiation гэдэг нь ялгарлал бий болгодог шүү дээ тий. Тэр байдлаагаа бий болгох гэж бас хичээсэн. Ерөнхийдөө сэтгэл судлалыг нийгэмд түгээхин тулд групп пэйж ажиллуулахын тулд маркетингийн мэрэгчлэлтэй бол одоо ингээд маш их талархаж байгаа. Дандаа маркетингийн техникүүдийг хэрэгжилж ийн олон хүнд хүрсэн. Тэрнээс биш анх ярьж эхлэхэд сэтгэл зүй гэж ярингууд шууд ингээд нэг шар хаад солиотой хүний асуудал гэд хүмүүс цухтаадаг байсан бол маш олон хүн айгу гоё зүйл юм шигээр хүлээж авахд бол цэвэр маркетингийг ашигласан. Тэгээ маркетингийн мэрэгжилт маань та нар баярлах хэрэгтэй гэж байгаа л сэтгэл зүй ярьдаг. Тэгээ хүмүүс ч гэсэн яг энэ үгийг бол айгу танил болцоо айгу дуртай хүлээж авдаг. Окей. За тэгээд бидний контент болохоор видео production creative agency Оргил медиагийн Facebook хуудас болон за манай MN agency зар сурчлагын одоо эйженсигийн пэйж хуудаснаас за мөн одоо бид гурвын харьяалагддаг одоо Монголын маркетингийн холбооны маань хуудсан дээрээс одоо шууд дамжуулагдж байгаа. За мөн бас манай тарих цагурчил гэдэг одоо таны энэ аж ахуйн нэгжийн бас хуудсан дээрээс ингээ явж байгаа. За тэгэхээр бид нар ер нь өнөөдрийн ингээд эхний мөсөглөх асуулт юу байх юм бэ гэхлээр ер нь хамгийн анх бидний маркетингийн төлөвлөгөө юу гэсэн болоо. Тийм бидний хувьд та хоёрын маань хувьд хамгийн анхны маркетингийн төлөвлөгөө яг юу гэсэн бол? За тань шиг баа. Ladies first. Би ингэсэн шүү дээ. Одоо энэ чинь маркетингийн галтгоо юм чинь тэгэл гоё хүмүүст ойлгуулъя гэж бодож байгаа л энгийн л гоё ярих гэж байгаа шүү дээ. Онл ярьдгүй. Тийм. Үнэнгээл ярий. Тэг би анх сургууль төгсөхдөө бол тийм сайн сураагүй. Нэг үнэнгээсээ. Тэгээд нэг мэдсэн чи төгссөн. Тэгээ нэг мэдсэн чи ингээ ажилд орсон. Кредит Монгол гэх банк санхүүгийн байгууллагад ажилд орсон. Тэгээд ингээ маркетингийн төлөвлөгөө гаргах гэж захиралт гэсэн байхгүй. Тэгээд төлөвлөгөө гаргах гэсэн чинь уусаа мэдэхгүй байсан. Юу гаргахаа. Гэхдээ хамгийн инээдтэй нь болохоор нөгөө хичээлд сууж авч одоо багштай тал болдог гэсэн баахан ном цуглуулсан. Тэгээ тэр номнуудаа ингээд ширээн дээр гаргаж тавиад сургууль төгслөө уншаагүй номнуудаа сургууль төгснөхийн дараа маркетинг төлөвлөгөө гаргахдаа юу хийх мэдэхгүй байгаа болохоор номоо гаргаж ирж хагаад маркетинг төлөвлөгөөгээд нэг шар ном байсан одоо утгын сүрэн багшийн маань ном байсан уу бараг л. Тэгээд нөгөө номон дээрээс ингээд нэгдүгээрт ийм байх хэрэгтэй байна гэж яг ингэж харж агаад хоёрдугаарт ийм байх хэрэгтэй байна гэд агуулгыг нь хуулж агаад доторх бүх юмыг нь хийдэг байсан. Тэгээд ширээний ном ширээн дээр гаргаж тавьсан оюутан багт авсан номнуудаа бүгдийг яг ажил дээр барьж сууж агаад бүгдийг хэрэгжүүлээд бүгдийн сайхан толгойдоо хийгээд тэр төлөвлөгөөг яваандаа тэгээд ажиллаж эхэлсэн захирлууд маань бол маш сайнаар хүлээж авсан тий айгүй сайхан олон сайхан үгийг хэлсэн. Тэрний дараа бол төлөвлөгөөг яг тэр анхны агуулга ямар байх ёстой гэдгээгээ тогтоосны дараа айгүй юу болж эхэлсэн. Универсал тий энэ ийм бас байж болох юм байна. Энэ ийм байж болох юм байна гэд ямар ч байсан агуулгаасаа би яг ямар савнд байх ёстойгоо бүрэн ойлгож эхэлсэн. Айгүй зүг байсан юм байна л гэж боддог. Одоо ч гэсэн ер нь тэр зарчмаа баримтласаар л шүү дээ. Миний хувьд бол яг маркетингээс арай өөр чиглэлээр ажиллаж байсан. Багш ажил хийсэн. Тэгээ яг нэг ажлын төлөвлөгөө гэж гаргадаг. Тэгээд удирдлагын зүгээс за төлөвлөгөө гаргах гэд хэлэнгүүт нэлээд сандарч хүлээж авна. Тэгээ яг нэг үлэхэд бол зүгээр эхний нэг хийжсэн одоо сарын болон жилийн ажлын төлөвлөгөөнүүд бол зөвхөн удирдлагатай зориулж хийжсэн. Юу гэвэл өөрөө системээ сайн ойлгохгүй байх тохиолдолд туршлагагүй байх тохиолдолд энэ төлөвлөж байгаа зүйл нь ямар үр дүнд хүрч ямар асуудлыг шийдэх гээд байгаа гэдгийг одоо төдийлөн сайн ойлгоогүй амар сандарч хүлээж авна тий. Тэгээд түлээгээд авцсан. Тэгээд хийжээс учраас тэр үед нөгөө нэг тэр үеийг одоо эргэж санахаар нэг л зүйл бодогдоод тий. Тэр юу гэвэл төлөвлөгөө хийх гэж байгаа хүн системийг ойлгох хэрэгтэй юм байна. Юу гэвэл тэн чинь нэг систем тогтолцоо байгаа. Тэр систем тогтолцоо нь ямар зорилгыг биелүүлэхийн тулд цогц болж ажиллаж байгаа вэ? Та тэр систем тогтолцооны аль хэсэгт нь ажиллаж байгаа вэ? Таны яг үүрэг чиглэл чи юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм л. Тэгээд тэрэн дээр бол яг нэг үлгэл бол туршлага тутаж байгаа юм л да. Тэгээд яг тэр төлөвлөгөөнд бүгд буруу гэж хэлэхгүй шүү дээ. Бас зөв ч юм байсан баг. Гэхдээ зүгээр таамаглаар, магтлаар дарагдаад та зориулаад хийчихэж байгаа байхгүй. Дараа нь нэг зүйлийг хийсэн төд бодлого нэг анхныхаа компаниг байгуулсан хэвлэлийн компани. Тэгээ яг бүх юм өөр дээр буугаад ирнэ. Энэ компани дампуурууд чи юм бүх юм ч яг юм алдна. Хэрвээ амжилттай явах юм бол энэ бол чиний бенефит буюу ашиг юм. Тэгээ бодоод ирэнгүүт бас системчилж чадах гэсэн.
шалтгаан юу вэ гэвэл хамгийн түрүүлж нөгөө одоо адгийн наацх нь нэг зүйлийг ойлгохгүй. B2B зах зээл, B2C зах зээлээ ойлгохгүй. Би өөрөө B2B зах зээл дээр ажиллах хэрэгтэй байгаад идэг. Гэтэл миний маркетинг B2C-гээр яваад идэг. Тэгээд тэр нь үр өгөөж өгөхгүй байх тохиолдол. Ийм бас алдаатай гэх юм уу. Тэгтээ сургамжтай зүйлсүүд гарна л да. Тэгээд яг бидний хувьд ингээд өөрсдөө аль нэг одоо анхны ажлын байран дээр гараад ирж байгаа. Эсвэл одоо таны хувьд нөгөө багш байсан тохиолдолд олон шавнар ажлын байран дээр очингууд нөгөө үзэж байгаа зүйл яг амьдрал дээр гэдэг шиг нүүр тулаад ирэхлээр зөрөөнүүд бол гардаг тий. Тэгэхээр тэрийг бол одоо яг ингээд туулаад байдаг зүйлийг өөрөө сүлд шинэ бизнес эхлэхээр тулсан гэдэг чинь л сонирхолтой байна л да. Ер нь бол нэг заагийг бол амар сайн ойлгосон. Багшлах яг бодит байдал дээр кейс дээр ажиллах хоёрт бол яг ялгаа байгаа. Гэхдээ нөгөө нэг онолгүй сохор практикгүй тоглон гэдэг нэг үг гэдэг шүү дээ тий. Ерөнхийдөө тий бол амар үйлчлэлтэй юм л дээ. Хичнээн практик дээр асуудалтай нүүр тулж байгаа ч гэсэн юм унших хэрэгтэй байгаад байдаг. Би сая хэлж шít B2C, B2B-гээ ойлгохгүй байгаа тохиолдолд юм буруу явагдаад байгааг мэдэхгүй л яваад байгаа. Нөгөө талаасаа бол онол байлаа гэд практик дээр одоо жишээ нь асуудалтай нүүр тулаад тэр асуудлын гаргалгааг нь харна гэдэг нь онол дээр зааж байгаа юм бодит байдал дээр бидний сурахад хамгийн хэцүү байсан зүйл нь маш амархан болж хуурах. Нэгсгүй нэг анзаараагүй өнгөрцөн амар амархан энэ ч ойлгомжтой юм биш үү гэж бодож исэн зүйл нь эсэргээр хамгийн хэцүү болох тохиолдолд гарч ирдэг юм. Тэгэхээр яг одоо бидний хувьд ч гэсэн ингээд ажлын байран дээр байж байгаа маркетингийн төлөвлөлт эсвэл баг бүтээгдэхүүн болгон дээр, сегмент болгон дээр зориулсан төлөвлөлт юм хийгээл те хэрэгжүүлэлтээ хариуцаал. Гэтэл тэр нь нөгөө бидний өдөр тутмын ажил учраас ингээд байх ёстой зүйл шиг маш энгийн болоод ингээд бүр одоо дадал болоод үлдчих. Гэтэл яг өөр одоо бизнес рүү орж ирж байгаа хүмүүст ч маркетингийн төлөвлөгөө гэдэг зүйл бол тэдний хувьд бүр шал өөр ертөнц болоод явждагтай л. Одоо яг бодит байдал дээр яг тэгж нүрт тулаадах шиг байна тий. Харилцагчдаас ч гэсэн ингэж харахад тийм байна. Таны хувьд болохоор тэгээд Дукана өгшийн хувьд болохоор за маркетингийн мэргэжлийг эзэмсчлээ. Яг Монгол Улсын их сургуульд нь. За тэгээд Монголын маркетингийн холбоонд одоо болтол ингээд гишүүн байгаад явж байна. Гэтэл салбараа солиод ингээд ороод ирэнгууд яг нөгөө одоо манай тарих зав хурцлалын хувьд хэрэглэгчд рүү харилцагч руу чиглэж байгаа бүтээгдэхүүн хөтөлбөрөө хөгжүүлэлт талынхаа маркетингийн төлөвлөлтийг салбарын онцлогоос хамааруулаад яаж одоо хэрхэн төлөвлөж хийж гинэ гэдэг бодит юмыг бол бас та ярьж чадах юм баг гэж бодож байна. Маркетингийг бас ингэж ойлгосон. Одоо сэтгэл судлал сураад тэгээ салбараа солиод ингэж ирсэн чинь маркетингийн төлөвлөгөө гэдэг зүйл маань хүний ингэж нөгөө нэг аюу тийм стратегч сэтгэлгээ тий ингээд зорилгодоо би ингэж хүрнэ гэдэг нөгөө шатар нүүр гэллаглаг өгөр хэлдэг шиг аюу тийм стратегч сэтгэлгээг хэлдэг. Бас нэг зүйл нь болохоор том зургаар нь харах одоо чадвар байгаа байхгүй юу? Бүх зүйлээ ингээд нэг төлөвлөгөөнд багтаагаад тэрийг ингээд тий жижигэн өнөөдөр хийн нөгөөдөр тэрийг нь хийн өнөөдөр хийж байгаа үйлдэл маань дараа нь ийм зүйл төр бид нар хүрэх гэж байгаа гэдэг тэрийг л том зургаар нь харж ойлгож чадах юм бол ер нь бол маркетинг төлөвлөгөө хийж байгаа. Тэгээ маркетингийн төлөвлөгөө 8 оноос би юу яаж ирсэн зөвлөх компани ажиллаж байсан. Тэгээ ингээд байгууллагуудад төлбөртэйгээр ингээд маркетинг төлөвлөгөө хийж өгдөг. Тэгмэд байгууллагууд ингээд амар цуцаан дипломын ажил шиг юм өгөхгүй бол сэтгэлдэнд хүрдгүү. Тэгээд тэр нь ингээд нөгөө үзүүлэх зорилготойгоор ингээд амар их цаас үйлдвэрлэж эхэлдэг. Надад ч гэсэн тэр нь амар залхуутай. Цаад хүмүүс хийхгүй гэдгийг нэцээр ээжээж тэрийг тэгээл өгнө. Олон болох тусмаа цаад хүмүүс нь төвлөрч чадхаа болдог. Тэгээ яг өөрийнхөө маркетингийг хийхдээ би тэгээд зүйлд нь тэгчээс аахгүй өөрийнхөө маркетингийг хийх юмсан хүний маркетингийг хийгээл чи ингээд хийчихэлтэй гэж ангууд нөгөөх нь ингээд ямар ч маркетингийн ойлголтгүй нэг дарах ч юм уу эсвэл нэг захиалагч ч юм уу тий үгүй ингэнэ гэл ингэхэр ингээл нэг юм маргамаар санагдал тэгэл маргаж алахгүй үйлчлүүлэгч бол хаан гэл тий захиалагч бол хаан гэл явдагс тэгээд яг өөрийнхөө маркетингийг хийхийг аягүй хүсээд одоо энэ пэйж эдрээс өмнө бол тийм хатаасан жимс оруулж ирж нэг борлуулж үзээл гоо сайхны бараа борлуулж үзээл ч юм яг миний өөрийн нөгөө яг хүсэж байгаа тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ борлуулж байгаа зүйл маань яг миний сэтгэл сонирхлыг татахгүй болохоор нэг тууштай өмж байж чадаагүй. За тэг яг сэтгэл судлал руу ороод сэтгэл судлалыг одоо зардаг ажил хийгээд байгаа байхгүй хүмүүст эхлээд бол бүр ингээд маш их сөрөг хандлагатай байхад нь энийг дуртай зүйл нь болгохын тулд ямар ч үн төлбөргүй 2-3 жил ажиллаад тэгээ сая ингээд сургууль өдрөө төгсөөд ерөнхийдөө албан ёсоор бас төлбөртэй өдөр болоод
Тэгээд ирэхэд би маркетинг одоогор заримдаа бас тэгж хэлдэг шүү. Би сайн маркетер байсан л байгаа сте гэмээр санагддаг байхгүй нэг зарим захиалагчтай ч юм уу дарагдаа ч юм уу тий. Ингэж хийлэхгүй гал ингээл зураа хийчихгоо тэрийг ингээл зөв гэдгээ нотолж чадахгүй тэгээд өнгөрчихжээ. Жохон харамсалтай санагдал тий. Сая болохоор би нөгөө нэг хуудас маркетингийн төлөвлөгөө гэдэг шүү дээ тий. Би тийм л юмтай байсан. Надад тийм амар зузаан төлөвлөгөө байхгүй. Би ер нь алстаа ийм юмыг хийн. Монголчуудаас сэтгцэн эрүүл мэндийг хамгаалахад амьдралын эрүүл хэв маяг хамгийн чухал юм байна. Өвдсөн хүн байх юм бол амьдралын хэв маягаа солих замаар бид нар тэр одоо өвчнөөс бид нар зайлсхийж тэ хуулийн цорхоо шиг толгойг нэрвүүлж одоо бас болох юм байна. Энийг хийхэд тулд зуршил бүтээх групп хэрэгтэй юм байна. За энийг иймэрхүү байдлаар хийгээд нэг том одоо нэг нүүр ганцхан нүүр төлөвлөгөөтэй тэр нь цаасан дээр ч байхгүй яг үндэ миний толгой дотор л байсан. Тэгээд маш уян хатан. Төлөвлөгөөний бас нэг гүйцэтгэлийн гоё юм уян хатан байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Ирсэн боломж болгонлоо ингээл хөврөөл. Тэгэл өнөөдрийг хүрсэн. Одоо бол яг ингээд төрийн хувцас ч гэсэн идэвхтэй гоё ажиллаулаад жинхнээсээ дипломын ажил маркетинг төлөвлөгөөтэй болоо нөгөө хүмүүстэй хамт болж эхлэхээр хүмүүстэйгээ хуваалцсан тул цаасан дээр зайшгүй сериас нэг буух хэрэгтэй тий. Тэр нь бас нэг төлөвлөгөөний чухал зүйл юм. Тэгэхээр манай зочдын хувьд бас ярианы хэлж байгаа нэг хэсэг нь болохоор саяны манай нөгөө акул болдог, алтан загас акул болдог сургалтын маань бас баг мейн point нь өөрөө нэг утас төлөвлөгөө байсан гэдээс. Тэр дээр та. Би яг нөгөө нэг за одоо 3 компани сүүлд төлөвлөгөө хийж өгчсэн байхгүй. Тэгээд өөрөө компани гэсэн үг зүгээр харилцагч. Захиалагч байсан шүү дээ. Тэгээд өөрөө бас ийм мартад бас ажиллаж исэн туршлагаа тий. Тэгээд тэнчнээс ингээд бүгдийг ингээд бацаад жоохон томхон компаниудаа бацаад ингээд нэг юмыг ойлгосон байхгүй. Удирдлагууд хизээж норшсон урт юм үздэг юм. Тэдний цаг амар үнэтэй. Гол point айлч. Яг яах гэдэг. Тэгээд тэд нар өөрсдөө нэг туршлагатай тэр бизнесийг олон жил аваа явцсан өдний хүртэл босгоцсон байгаа учраас тэд нар ер нь баримжааг мэдчихэдэг. Бараг эхний ярьж эхэлсэн тэр өгөх гээд байгаа агуулгыг ер нь харангуутлаа эхний бараг одоо би бол нэг 5 минут л гэж тогтоосон доо. 5 минутанд бол тэр ер нь хэрэгжгэр төлөвлөгөө нүггүй юу засах юу юм ерөөхдөө баримжилчихдээ юм л. Тэгэд аль болох ийм хураангуулсан байдлаар танилцуулах нь их чухал гэдэг. Тэгэхээр амар эмгцэгцтэй ярих хэрэг гарч байгаа. Тэгэхгүй бол бүгднийг ингэ сонсоо сууж явах цаа байхгүй учраас. Тэгээд тэрний чинь дараа нь дэлгэрэнгүй юм руугаа бас орж байгаа байхгүй. Тэгэхэд тэр нэг хуудас төлөвлөгөө одоо Canvas хавтгай гэж яриад байгаа тийм. Ерөнхийдөө бол 4 гол хэсгээс бүрдэж байгаа шүү дээ. Хэрэглэгч тал, түншүүд. Тэгээд тэр хоёрын дундаас нэг хэрэглэгч дөх value. За тэгээ нэг ордлого зардал. Яаж орлого болох гэдэг юм тийм. Тэр value нь өөрөө яаж бүтээгдээд байгаа гэдэг ийм зүйлийг л тайлбарлах хэрэг гараад байна. Гэхдээ энэ дэр бол стратеги, тактикийн төлөвлөлт гэдэг хоёр ангилалд хувааж авч үзэхгүй бол стратеги нь боловсруулагдаад тэрэндээ одоо үр дүнгийн бий болох үс тактикийн төлөвлөлтүүдийг бол одоо 4P гэж ярьдаг тийм бүтээгдэхүүн дээр тэгэл хүчлэгэн дээр 7P, 13P гэх юм олон улс төр явдаг. Тэгэл тэднийхэн дагуу хийгээ явж байгаа. Тэгэд энэ төлөвлөлтийг хийхэд болохоор хамгийн анхаарах ёстой зүйл одоо юу гэдэг юм маш их олон зүйлсүүд хэрэглэгчийн персона гэл те зорилтогч хэрэглэгчээ тодорхойлох тэрэнд ямар асуудал байгаа юм бэ? Тэр хэрэглэгчд ямар асуудал нүүрлээд байгаа юм? Тэр асуудлыг шийдэхийн тулд таны санал болгож байгаа бүтээгдэхүүн чинь бусдаас ялгаатай зүйл нь юу юм? Та ямар value өгөх гэдэг. Тэнгүүд хэрэглэгчээс тэр бүтээгдэхүүн авахын тулд нэг зардал гаргана. Одоо шууд ба шууд бус зардлууд гарна. Нөгөө талд орлого орж ирнэ. Тэгээ орлого ороод ирэнгүүт чинь тэр хоёрын зөрүүгээр value тогтоогдож байгаа байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнээ та 1000 төгрөгөөр зарах гэж байгаа бол тэн дээр 1000 төгрөгөөр авсан хүн энийг ер нь бол 700 одоо 1500 төгрөг байсан ч би авахд бэлэн юм байна. Тэгэхэд 500 төгрөгийн value өсөж байна гэдгийг л ойлгох чухал юм шиг. Тэгэхгүй болохоор хэрэглэгч хэрвээ 1000 төгрөгийн бүтээгдэхүүн авах гэж байгаа бол 1000 төгрөгөнд тарчлаа гэх юм бол яг тэл бүтээгдэхүүн тий таалагдсан ч биш таашаагаа гүч биш болчиход байгаа байхгүй юу? Илүү үнэтэй байсан ч төлөөд авахд бэлэн байх. Зөвхөн
1000 төгрөгийн бүтээгдэхүүн авахд энийг би 700-аар л авах байсан гэх юм бол танай бүтээгдэхүүн үндэ одоо болоог байна л гэж байгаа байхгүй. Тэгээд тэр ерөөхдөө концепцийг л тайлбарлаж байгаа. Тэгээд энэ яг хүмүүс болохоор нэг хуудас төлөвлөгөө гэнгүүт за бүхэл бүтэн маркетинг төлөвлөгөө нэг л хавтгаа дээр шууд тайлбарлах юм уу гэтэл үгүй тэрний чинь цаана асар их ажил хийгдэж байгаа юм. Тэрийг болохоор хүмүүс нөгөө өнгөцгөн байдлаар ойлгохдоо маркетингийн төлөвлөгөө ганцхан хавтгаа дээр багтаач тийм байна шүү дээ. Гэтэл тэрний чинь цаана бүхэл бүтэн байгууллагаараа ажиллаж байгаа юм. Яг зөв тий. Тунгол одоо тэр нөгөө нэг хуудас болоод за эсвэл одоо нөгөө өмнөхөр бол 50 хуудас төлөвлөгөө бичээд өгөх гэтэл удирдлагуудын нөгөө бизнесмен хүмүүсийн цаг зав үн цэнтэй байгаа учраас тэнд 5 минутанд ойлголт өгөх магадгүй 5 хуудасанд маш ойлгомжтой тайлбарлах тий. Гэтэл тэрний ард нөгөө удирдлагуудын асуулт асуухад 36 дахь хуудас 50 дахь хуудас гэдэг шиг зүйлсийг одоо маркетерууд бол ард нь ингээд хийгээд нөгөө бизнесийн онцлогоос хамааруулаад одоо ингээд лего шиг угсарч идэг тий ингээл ард нь байдаг одоо тэр бизнес модельүүд ямар өрсөлдөгчийн судалгааны ямар тэр стратегийн төлөвлөлтийн аль байрлал дээр байх үнэ ямар байх уу гэдгээс ахуулаад энэ бүх зүйлсэл одоо ингэж мэрэгжлийн түвшинд дэгдэж идэг тий. Тэгээд энэ дэр нэмжил гэдэг юм гарч ирсэн. Яг зүгээр туршлагаасаа л ярьж байгаа шүү дээ. Менежер хүн угаасаа болох ёстой юмыг хийх юм бол хинчил хийх юм байна л да. Тэрийг бол одоо тий менежер байх уу, яах уу одоо угаасаа болоод бүтээгдсэн асуудалтай нүүр толно. Янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Нөөц хүрэлцээг болно, тий. Одоо за ингээд бүр ингээд тооцоологддог асуудлууд хүртэл гарч ирж штэ. Ковидтай ингээд битггүй тий. Бага юмнууд гарч ирнэ. Тэнгүүт тэрнтэй нүүр тулангууд тэрийг давж гарах санаа гаргана. Тэрийг зүгээр иргүүлэх санаа гаргана гэдэг нь жинхэнэ ур чадвар нь тэнцэнэ бас шандас шаарддаг тийм шүү дээ менежерүүдс тийм нэлээд шандас шаардна. Тэнгүүд яадаг вэ гэвэл удирдлагууд болохоор яг заримдаа ингэ төлөвлөвчээр эхлээд бол би нөгөө нэг одоо нэлээд жилийн өмнө бол ямар ядаргаатай юм бэ л гэдэгс байхгүй. Ингээд хийгээд ирэнгүүт л үгүй болохгүй байх гэдэг юм чинь. Тэгээ яах гээд байгаа ч гэдэг юм тийм. Тэнгүүд тэд нар чинь ерөнхий юмыг ойлгоод байгаа. Тэгэл дахиад нэг автад хийчихэд тэр шантрахгүй байх нь чухал юм шиг. Тэгээд хийсээр байгаад нэг юмд хүрээд угаасаа бүгдээрээ ингээд хараад нэг за энэ гэд нэг хардсан штэ. Тэгээ харчингууд тэр төлөвлөгөө амжилттай болох магадлал өндөртэй. Тэгээд бас та мэдж байгаа штэ. Ер нь бол төлөвлөгөө бол нэг нийт хийгдэж байгаа ажлыг хэрвээ зөв сайн төлөвлөгөө хийгдсэн байх юм бол баг 80%-ийг баг хийцэн тооцож болно шүү ч гэдэг юм. Төлөвлөгөөч заавал баахан мөнгө үрээ маш их олон ажил хий гэдэгтэй холно биш штэ. Яг оновчтой, тоочно тэр нөөц болцоогоо зөв ашиглаад зөв үр дүн төрөж явах л чухал байдаг шүү дээ. Тэгээд энэ талаар бас Түкана би болохоор Түканага нэг юм амар их олзуурах төвтэй чинь бас их олон жилийн өмнөөс найзууд төвтөж явдаг. Тэгээ олон юм хийдэг. Энэ групп те энэ нэг вайрал энэ орчин бүрдүүлнэ гэдэг чинь өөр амар хэцүү байхгүй. Тэгээ би тэрний талаар ингээ кейс бас амар их сонсъё гэж хүсэж байгаа байхгүй. Энд чинь өөрөө бас их төлөвлөгөөний үр дүнд болж байгаа. Тэгээ санамсаргүй хийгдсэн зүйл гэж бас байхгүй шүү дээ. Яг гоо байдаг байж болно. Гэхдээ тэр нэг 20% л эзэлж байгаа. 80% нь бол дандаа төлөвлөгөөний дагуу байж байгаа. Анх бол ер нь 10 хоногийн төлөвлөгөөтэй байсан. Би өөрөө групп мөрөв байхгүй. Тэгээ нэг 50,000 гишүүнтэй групп төр би санал тавиад өөрөө би нэг 10 хоног өдөр болгон нэг цаг ингээд би юм яриад өгөө. Ингээд би айгүй чухал юм ойлгочлоо. Би энийг хуваалцмаар байна гэдэг. Тэгээ нөгөө хүмүүс маань тгийгээд тэгээ 10 хоног тэрийг хийж явах хугацаанд хүмүүс маш гоёор хүрээд маш олон хүн үргэлжлүүлээд сонсомоор байна гэд. Тэгээ нөгөө групп ядсан гэдэг чинь аяг дарах хэрэгтэй юм байна л да. Ингээд зөвшөөрлөд аваад тэр намайг оруулаад өгөөч гэдэг. Тэгээ 10 хоног бол болж байгаа. Цаашдаа банк тэр нэг гот би нэг өөр ингэсэн юмтай олмоор байна бас тий. Нөгөө хоцорч моцоргооч загнуулж магнуулгооч одоо уг нь бол би хүмүүст үн төлбөргөө туслах гэжээж хурдлалтаа хатаргээ загнуулаад ахарчээ гэд би өөрийнхөө юмн дээр бол ингээд хацарсан ч гэсэн нав хийж загнахгүй штэ гэж бодоод тэгээд анх пэйжээ нээгээд тэгээ групп нээгээд тэгээ хийж эхэлсэн 10 хоногийн төлөвлөгөөтэй байсан яг нөгөө гүйцэтгэх процесс дээр 10 хоногийн төлөвлөгөөтэй байсан гүйцэтгэх процесс дээр өөрчлөлт гарсан тий илүү их боломжийг олж харсан тэгэнгუთ төлөвлөгөө маань урт хугацаанд
болж орж ирээд тэгээд хийхдээ урт хугацаанд бол надад нэг л зорилго байсан л та. Маш олон хүнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх юмсан. Би маш сайн сэтгэл зүйч болох юмсан. Тэгээ би энийг заавал хийх ёстой. Тэгээ би миний одоо бас нэг чухал зүйл нь би энийг л хийхэд одоо ингэдэг те нөгөө хатаасан жимснээс уйдчаал, нүүрний таснаас уйдчаал, сонирхолтой санагдалсан бол эндээ бол ингээ үн төлбөргүй өдөр болгон хийхэд дуртай өөрийгөө дайчилж чадж байгаа би энийг л хий гэж бодоод. Тэгээд төлөвлөгөө урт хугацаанд гараад богино хугацаанд бол ер нь бол нөгөө сошиал орчинд сэтгэл зүг оруулж ирж хийх нь миний хувьд шинээс гадна Монголын хувьд шинэ байсан. Тийм болохоор ингээд байнгын ер нь юм амар хөдөлгөөнтэй олон ч фейлдсэн юмнууд байгаа. Гэхдээ нэг юм агуулга багаж те ноён нуруу болвол тэгэл чигээрээ. Яг энэс бол бидний нэг сэдвийн гол юм бас гараад ирж байгаа шүү дээ. Хүний одоо нэг хэрэглэгчд буюу хүмүүс тулгамдаад байгаа асуудлыг олж харах гэдэг юм. Манай Тукана бол тэр нэг сэтгэл зүй. Би яг Туканагийн тэр пэйж группийг нээхээс өмнө сонсч ирсэн нэг хүнтэй ярилцчихсан байхгүй. Ингээд сэтгэл зүйч байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс эхлэх ёстой. Тэгээ бүр гэр бүлийн одоо салалт энэ янз бүрийн асуудлууд амар их байдаг. Энэ дунд заавал юм байх ёстой гэх бүгд хэрэгцээтэй гэдгийг мэдээд байгаа хэрнээ яаж хийх гэдгийг мэдэхгүй. Хүмүүс сэтгэл зүйн үйлчлэгийг яаж үжиж авах ёстой, хинээс үжиж авах ёстой юм. Асуудал хэвээрэл байгаад байгаа юм. Тэгэхээр одоо яг төлөвлөгөө бол стратегийн төвшөнд бол баг яг эндээс л эхэлж байна тийм ер нь бол одоо яг нөгөө үндсэн за байгууллага дээр яриад ирэхээр нөгөө эрхэм зорилго тий алсын хараатай уйлдж явах хэрэгтэй гэл. Гэтэл ингээл байгууллагын өөрийнх нь том бизнесийн төлөвлөгөө гараад ичдэг. Гэтэл яг түүнтэй уйлдсан байдлаар нөгөө хэрэглэгчдэд юу тулгамдаад байгаа тэрийг шийднэ гэл одоо бид нэр одоо маркетеруудын зэвсэглээд дайрах хэрэгтэй асуудал маань тэндээс гарч ирээд маркетингийн төлөвлөгөө, маркетингийн хөтөлбөр боловсруулах гэдэг асуудал руу орж байна. Гэтэл одоо бид нэр ингээ харахаар яг нөгөө байгууллагууд, удирдлагууд, эсвэл захиалагчид маань өөрсдөө энэ ойлголтынхоо бас нэг талд гараагүй байдгаас ахуулаад саяны нөгөө таны ярьж байгаачлаг ажлын байран дээр гарч ирээ бид нэр өөрсдөө төрсөн байж идэг. Эсвэл одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг одоо сургалтын байгууллага эсвэл нийгмийн эрүүл мэндийн юм одоо олон нийтийн тий ашигын бус юм байгууллага байдал ямар нэг байдлаар олон нийтэд хүрмээр байдаг, өөрсдөө таниулмаар байдаг гэтэл нөгөө маркетингийн төлөвлөгөөний дотор энэ брендингийн буюу танигдлын тухай яригдана. Эсвэл нөгөө дараагийн шатаарт арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байдаг байтал бид бүхэн ихэвчлэн нөгөө бид чаднууд руу тавьж очичоод байдаг нь нөгөө талдаа маркетер гэдэг хүний хүмүүсүүл энэ мэрэгжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа эйженсинуудыг хавтгаад нэг болгоод байгаа. Бас нэг юм ойлголт байгаа. Энэ дээр та хоёр маань ямар бодолтой байна? Тийм. За миний хувьд бол яг наадах гэж амар их боддоо л тий. Энд гаргалгаа нь юу гэдэм бол ингээд бодно л да заримдаа ингээд алхаж байхдаа 9 шидийн юм талууд орж ирж штэ тэгэл гів гинт маргааш манай хүүхд яах лээ гэж байна. Нэрээ юу лээ гэл. Тэгээд тэд нар дээр бол нэг ажиглагддаг юм. Томоохон компаниуд бол угаасаа одоо зан төлөвнөө ус доктортой тий. Тэгээд бизнес модель нь ойлгомжтой ингээд явж байна. Бичил бизнесүүд буюу яг байгууллага оршин тогтнох шатандаа явж байгаа байгууллагуудын хувьд тэр зөвхөн одоо тэр удирдлагын алдаа гэхгүйгээр тэр нөөц бололцоо, цаг хугацааны нөөц бололцоо эдрээс олон хүчин зүйлээс шалтгаалаад тэндээ анхаарч ус чаддгүй юм байна. Тэгээд чадахгүй байнгут яадаг гэвэл маркетингийг амар амраар нэг скол бодож байна. Зарим нь нэг скол маш хүн дээр тусгаж аваад байна. Амраар бодож байгаа нь болохоор яах вэ гэвэл Facebook дээр пост оруулаад бодоо. Ер нь маркетингийг ерөөсөө л юу гэж ойлгоод юм гэхээр одоо Facebook дээр пост оруулах юм бол тэгэл маркетинг. Тэгээд бүр даймжрах нэг юм нь болохоор тэр нэг 1000 лайк авчих юм бол бүр мундаг гэж юм уу бодоод байна. Гэтэл жоохон баримжаа ойлгоод байгаа хүмүүс нь болохоор нэг зүйлийг төсөөлөд байна. Одоо нэг ярилцлагын шатанд гарч ирж штэ тий. Баримжаа мэдчихэж байгаа нь болохоор ингэчмээрэн тэгчмээрэн гэд уул нь санаа нь хэцүү юм шүү. Бүхэл ажлаа маркетинг дээр авчид тавина. Гэхдээ нэг хүнээр хийх гэдэг. Нэг хүний биш, нэг албаны биш, ер нь тухайн бизнесийн байгууллагын юм уу бүх хүмүүсийн л оролцоотой зүйл гэж үг нь одоо бас ойлголт. Тэгээд одоо ерөөсөө ингэчихэж байгаа шүү дээ. Байгууллагын цэвэрлэгч хүртэл маркетер байна л гэж байгаа шүү дээ. Маркетингийн ойлголттой хэрэглэгчтэй зах зээл хоёрын хооронд юу болдог процессыг
мэддэг. Тэгээ би зүгээр яг хөө энийг яриул амар далаацтай. Гэхдээ би зүгээр нэг л жишээ яриад дуусгах гэж бодохгүй юу. Тэгээд одоо нэг оффст ороод шинэхэн оффст ороод явжсан. Тэгээ тэрний цэвэрлэгч нь цахилгаан шатаа ингээд цэвэрлж ийсэн аа. Би ингээд цахилгаан шатыг онгойлгосон чинь уучлаарай би энийг цэвэрлж байгаамаа. Энэ цахилгаан шатны доторхыг цэвэрлж байгаамаа. Та хажуу талын цахилгаан шатаар зорчих боломж байна уу гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр би дуудсан тэгээд ирэхгүй л байна л да гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгвэл би танд яаж туслах вэ? Би нэг сквад буух хэрэгтэй юу гэдэг ч байгаа байхгүй. Энэ яг нэг үгэлхэд ерөөсөө л цэвэр маркетинг. Жишээ нь тэр чинь одоо бид нар чинь амар дээрээс эхлэх гэдэг юм байл да. Тэгтэл дотоод маркетингаас эхлэхч гэдэг. Минь ч зүгээр санаа штэ. Одоо гих мэтчлээ асар их олон асуудал байгаа штэ тий. Тэгэхэд бид нар нөгөө нэг санаанд оромгүй жижиг асуудлуудыгаа орхисноос болоод дээгүүрээ амар том маркетингийн төлөвлөгөө, нүсэр юмнууд болоод тахад доотлолтоо үйлчилгээн дээр очиод ч юм уу, бүтээгдэхүүний нэг юм дээр ч юм уу очиод алдчихдаг. Тэгэнгүүт чи энэ маркетинг төлөвлөгөөнд чи бүр байгууллага бүхлээрээ оролцох хэрэг гараад байгаа юм. Чи яг энэ үйлчлэгийг үзүүлж чадах юм уу? Чи хэрэглэгчтэй бүгднтэй ингэж харилцаж чадах уу? Борлуулагч нартайгаа ярилцаж санал хүсэлтийг авч ийж төлөвлөлтөндөө тусахгүй бол супер төлөвлөгөө хийждэг. Яг гүйцэтгэл дээр очиод унаадах тохиолдлууд бас их ажиглах тал. Тэр байна. Тэгээд одоо яг ийм цогц юмыг одоо жишээ нь юу гэдгийг нэг хүн гарч ирсэн. Би халаад өгнө. Тэр бол яг нэг нүглээд бол миний хувьд ямар байгууллагаас шалтгаалж боломжгүй байна. Тэгээд нөгөө өртөг өндөр тусдгаа гэдгийг ойлгуулахад маш төвөгтэй. Энд чинь кампайн явагдаж байна. Тэгээд тал бүр оролцож байна. Тэгээ энэ юм жишээ нь маркетингийн төлөвлөгөөг 3 хоногийн дотор бичээд өгөөл гэж байгаа юм. Гэтэл 3 хоногийн дотор судалж амжихгүй л байгаа байхгүй. Яг нэг нүгэл. Тэр байгууллага эхлээд ойлгож төлөвлөгөө хийх ёстой шүү дээ. Гэтэл 3 хоногийн дотор тэр байгууллагыг ойлгоно гэдэг чинь асар эрчимтэй ажиллана да. Тэгээд дараа нь төлөвлөгөө рүү орно шүү дээ. Тэгээд төлөвлөгөөгөө яг одоо харилцагчид яг тухайн танай байгууллагаар эсвэл одоо маркетингийн зөвлөлт танаар хийх үү хийхгүй гэдэг нь тогтоогүй байхад тийм шүү дээ. Биднээс одоо бараг шууд бит юм аа дүнлэндээ тэсэд эхэлдэг. Гэтэл одоо яг ингээд маркетингийн асуудал дээр одоо ингээд үлээ даалгавар аваад за 3 хоног гэж яг бодъё. За гэтэл тэр нь 3 хоног юм уу 3-7 хоногийн турш яг хугацаагаа ингээд бодоход хэдүүлээ тэг маркетингийн төлөвлөгөөний бүтэц агуулгынхаа дараалал яг одоо яаж явах вэ? Тэ? Одоо нөгөө зах зээлийн тойм өрсөлдөгчийн судалгаа гэж олон хэлцүүд байгаа шүү дээ. Тэнгуул тэр болгон чинь дахиад баг манай нэг энэ контентын нэг сэдв болж тийм шүү дээ. Үргэлжилдэг ийм зүйл байгаа тий бас. Тэгэхээр яг энийг бас нэг базаад ер нь яг маркетингийн төлөвлөгөөний бүтцэд яг юу зайлшгүй яг орцсон байх хэрэгтэй байдаг ч юм уу тий. Тэрийг нэг ингэж эхлээд бол ерөөсөл big data гэж нэгдсэн ойлголтоор ярьж байна. Тэр чинь өөрөө дата цуглуулагч, анхдагч мэдээлэл, хоёрдагч мэдээлэлээс эхэлж байгаа шүү дээ. Судлаач өөрөө судалгааны одоо маркетер өөрөө судалгааны аргуудыг ашиглаад мэдээллүүдийг цуглуулж болж байна. Үгүй бол дата дотоод мэдээллийн баазуудаас мэдээллүүдийг цуглуулж болж байна. Мэдээллээр хангагдах хэрэгтэй. Мэдээллээр хангагдаагүй шууд төлөвлөгөө гаргана гэж болохгүй. Тэгээд тал бүрийн мэдээллүүд тэгээд нөгөө тэн дээр аргууд ашиглана шүү дээ. Сууд гэх юм. За тэднийг ашигласныхаа дараа ерөнхийдөө стратеги альтернатив хэлбэрүүдээ боловсруулад за тэнцэнээс сонголтоо хийгээд за тэгээд дараа нь тактикийн төлөвлөлт рүү ороод за тэр тактикийн төлөвлөлт дээр болохоор ер нь яг базаал ярьж байгаа шүү дээ. Бүр задарч бол болно хамаахгүй. Гэхдээ хамгийн энгийн хувилбар бол календарчсан төлөвлөгөө гэдэг шүү дээ. Тэ? Яг календарчсан төлөвлөгөөнийхаа дагуу нөгөө юу хийх вэ? Гол үйл ажиллагаануудаа бүгднийг зургал тэгээд хугацааны хувьд бүгднийг нарийн тооцоолсон хуваарийн дагуу тавиад тэгээд гүйцэтгэл рүү ороод тэгээд хяналт руу орж байгаа. Энэ дэр бол яг одоо календарчсан төлөвлөгөөн дээр ороод бүх ажлыг хэрэгжүүлнэ гэдэг нь туршлага сайн их нөлөөлдөг. Туршлагагүй хүмүүс хийх юм бол хит их ажил төлөвлөнө. Нэг сквал биелэгдэх боломжгүй ажлуудыг төлөвлөнө гэдэг ийм асуудал гарч ирдэг тийм. Тэгэхээр одоо яг сайн төлөвлөлт бол ажлын талаас илүү хувь
гэж санагдаж байна. Гэтэл яг нөгөө хийгдсэн байгаа төлөвлөгөөг гүйцэтгэлийн шатнд нь оруулж ирээд яг одоо гүйцэтгэл нь өөрөө муу байх эрсдэл бол одоо энэ маш их байна шүү дээ. Тэгээд эсвэл нөгөө дотоод нөөц боломжоор хийх гэж байгаад тэрэн дээрээс асуудлууд гарч ирэхлээр мэргэжлийн байгууллага танд яаж гэдэг юм уу? Ийм зүйлсэд түгээмэл гараад байгаа мó гэж харагддаг. Гэтэл сүүлийн үеийн томоохон байгууллагуудад бол маркетингийн алба тэр төлөвлөгөө гаргаад бүх функцүүд одоо төлөвлөсөн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд үр дүнд хүргэнэ гэдэг нь их төвөгтэй санагдаж байгаа. Тийм учраас аутсорсинг тий шууд өгөөд хийлгүүлэх нь илүү үр дүнтэй маркетинг байх нь тодорхой байна. Эсвэл хоёр сонголт байгаа шүү дээ. Эсвэл маркетингийнхаа албаа бүр өргөжүүлээд том байлгая. Яг олон улсын туршлагаас аваад үзэхэд бол одоо Apple компани бол гадны эйженси авдаггүй гэдгээр алдартай тий. Өөрсдийн эйженсийг бүтээгээд тэгээд тэр эйженсийн зөвхөн Apple брендийн төлөө ажилладаг. Гэхдээ тэнд ажиллана гэдэг нь өөрөө маш их шүүлтүүрээр ингэж явж иж өөрийн гэсэн арга барилтай болж иж ингэж болдог учраас одоогийн байдалд бол тэр хүний нөөцийн асуудал асар их толгомцсон асуудал болж байгаа Монголд бол. Яг гэвэл мэрэгсэн яг чиглэл бүрээр мэрэгсэн тийм маркетрууд бол хүний нөөцийн зах зээл дээр хомсдолтой байгаа энэ нөхцөлд компани өөрөө бүх юмыг ингээд аваа явдаг ийм нүсэр маркетингийн албыг бүтээнэ гэдэг нь за яг одоо мөнгө санхүүгээ шийдэж болно те тэр бол мянга дахь асуудал. Номер 1 асуудал бол хүний нөөцийн асуудал гэж төсөөлж байгаа шүү. Би яг хүний нөөцийн асуудал гингут одоо сая нөгөө манай энэ контент энэ удаагийн энэ үйлрлийн дугаар дээр чинь брендингийн тухай ярьлаа, CX-ийн талаар ярьлаа. За мөн бас одоо яг нөгөө job description буюу маркетрууд юу хийдэг талаар ярьлаа. Ингууд ямар нэг байдлаар энэ чинь нөгөө маркетингийн гал тоогоо ярьж байгаа учраас гал тоогоогоор бодоход заа зуур нь юу юм, хөргөгч нь юу юм, шах шүүгэн ямар юм гэдэг шигээс ингээд бүх асуудлууд маань өөрсдөө ингээ маркетингийн холцыг бүтээж олон талын оролцоо байна. Гэтэл энэ дээр одоо яг бидний яригдчихэж байгаа юм сэдв болгон дээр бас гарч ирж байгаа юм нь салбарын хүний нөөцийн асуудал буюу яг сайн маркетрууд хаана байна тий гэдэг зүйлсийг бол бас их ярьж байна да. Тий одоо төлөвлөлт хийхдээ ч угаасаа яг байгууллага дөрвөн төрлийн нөөц байна л гэж үзэж байгаа шүү дээ. Хүний нөөц, мэдээллийн нөөц, санхүүгийн нөөц тий тэгээд технологийн нөөц ч гэх юм уу тий. Эдгээр нөөцүүдийг чинь зөв хуваарлах болох төлөвлөлт чинь өөрөө том утгаараа бол нөөцийг зөв хуваарлах зохион байгуулах асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр чи зэрэг нөөцөө тооцож үзэхгүйгээр төлөвлөлт гаргана гэдэг нь өөр амар том асуудал болчиход байгаа юм. Тэгэхээр одоо би зүгээр нэг зүйлийг хэдүүлээ хар ухаанаар бодъё. Контент бүтээдэг хамгийн сайн студийг авлаа. Тэгэхэд тэр нь өөрөө секундын үнэлгээ нь хэд байх вэ? Тэгэхэд байгууллага хэрвээ өндөр чанартай ажиллуулъя гэж бодох юм бол тэр хүнийг тэгж ажиллаж болох хувилбараас нь татгалзуулаад авчирхад тэр өндөр хэмжээний цалинжуулалтын системийг бий болох хэрэг гараад байгаа байхгүй юу? Тэгээ тэгжиж л татна шүү дээ одоо. Хүн одоо юу гэдгийг энд 3 сая төгрөг олж яхад энд 300 мянган төгрөгийн ажил хийлгүүлээ гэвэл хинч тэрийг сонгохгүй байх. Тэ? Тэгэхээр чи тэн дээр чинь нэг асуудал үүсэж байгаа нь хэрвээ ингэх юм бол тэр маркетингийн албаны одоо зардал тэ мөнгөний хэмжээ нь асар өндөр түвшинд гараад ирж байгаа юм. Тэр ийм цогц утгаар нь аваад үзэх юм бол одоо тэрийг ч тэгээ өдөр тутам ашиглахгүй шүү дээ. Тэгэхээр чи зэрэг өргүү зардал амар гарах болон юу тийм нөхцөл үүсэж байгаа учраас аль болох чаддаг хүмүүсээр нь тодорхой ажлыг хийлгүүлэх нь байгууллагт илүү үр дүнтэй гэдэг хувилбар бол угаасаа хэрэгжиж байгаа гэж төсөөлж байгаа. Саяных дээр хэлэхэд би ингэж боддог шүү дээ. Маркетер хүн ч нөгөө мэрэгжлийн туршлагатай байхаас гадна мэдрэмжтэй байх хэрэгтэй байдаг. Мэдрэмжгүй нэг маркетингаар ингээд сургууль төгсгөөд ажилд аваад нүдэд бас юм гардггүй л байхгүй юу? Тийм болохоор одоо сэтгэл зүйч болсны хувьд хэлэхэд мэрэгчлээ сонгохдоо мэдрэмжтэй байвал маркетинг руу ороод тий тооны хүн байж болно, инженерийн хүн байж болно, тий шал өөр мэрэгжлийн хүн байж болно. Тэгэхээр маркетингийн мэрэгжлийг зүгээр л юу гэдэг зүгээр л сонгохоос гадна зайлшгүй тэр одоо хувь хүний өөрийнх нь онцлог мэдрэмж гэдэг зүйл байна уугүй юу гэдгийг харж ээж анханасаа маркетингийн мэрэгжлийг эзэмшээд тэгээ маркетингийн боловсрогчн болоод тэгснэр түрүүний нөөцийн хомсдол гэдэг зүйл үүсэхгүй байх юм шиг санагдаад байдаг. Тэгээ маш олон залуучууд зүгээр нөгөө сэргэлэн гүгээд идэг нөгөө уг нь бол мэдрэмжтэй боловч
намайг одоо ингээ анх сургууль төгсөөд маркетер болж байхад жоохон сэргэлэн ингээд те гадагшаа нээлттэй одоо экстраверт хүмүүсийг авч бүгдийг маркетинг менежер гэд нэрлэлцдэг. Тэгээ тэр хүмүүс болохоор мэрэгжлийн биш. Гэхдээ нөгөө мэдрэмж нь байгаа дангууд маркетингийн салбар руу ороод ирсэн. Тийм байдаг байсан. Одоо сэтгэл зүйн салбар яг ингээд адилхан. Жоохон хүнд зөвлөхт бас мэдрэмж хэрэгтэй. Дээр нь бүр амьдралын туршлага хэрэгтэй болд юм. Тэгэн гот бүр ингээд тэгээ бас мэрэгжлийн биш мөртлөө бүгдээр ингээд коуч зөвлөх багш гэд ингээ гараад ирдэг. А гэхдээ би одоо маркетингаар үнэхээр мэрэгжлийн ялгаа гэж байдаг шүү гэдгийг цаг хугацаа харуулсан. Тэр олон ингээд сайн дуранд борлуулалтын ажилтан байж болно тийм. Маркетер бол биш хүн. Маркетер хүн бол төлөвлөгч хүн. А борлуулагч нар бол гүйцэтгэгч хүмүүс аа. Тэгээд үнэхээр мэрэгжлийн ялгаа байдаг гэдгийг цаг хугацаа харуулад бид нар ингээ гоё бүгдийг ингээ төвшөнд нь байх хэрэгтэй газар хуваагаад гоё болсон. Тэгээд яг энтэй адилхан сэтгэл судлалч гэсэн явандаа. Би ингээд аль биесээр сургууль сураад 3 жилээ зориулаад диплом аваад Дэл Карнегид сураад сургагч багш болоод ингээл яг нэг өмнө 10 хэдэн жилийн өмнө өөрийнхөө туулсан маркетингийн салбарын хөгжлийн дагуу ингээд хичээгээд яваад байгаа нь ирээдүйд боловсон хүчний хувьд бол бас арчигдахгүй байх, хаягдахгүй байх, уйдахгүй байх тийм юм нөөц нь одоо нэг тийм одоо чанартай нөөц байхыг хичээж байгаа гэх юм уу. Тэгэхээр одоо яг нөгөө маркетруудад ямар ур чадвар хэрэгтэй вэ гэл одоо нөгөө топ 5 ур чадвар ч гэдэг юм ингээд байдаг. Гэтэл яг нөгөө ажлын байран дээр байхад энэ салбар чинь өөрөө нөгөө бүх салбарынхантай харилцаж ажилладаг учраас одоо нөгөө хибрид хөтөлбөртэй гэдэг шиг тийм одоо сэтгэл зүйч эсвэл одоо магадгүй хуульч гэдэг юм нөгөө өөрийн ажлын байран дээр ажиллаж байгаа онцлогоосоо эсвэл магадгүй өөрийнхөө нөгөө дараагийн илүү мэрэгших салбарт юу нь хэрэгтэй байна тийм магадгүй санхүүгийн төлөө эсвэл бүр мэдээлэл технологийн чиглэлийн ч гэдэг юм уу юм ойлголт ур чадваруудаа ингэж өөртөө нэмж нааж иж илүү бас ингэж төгөлдөж мэрэгших аль нэг салбараа бас барьж авах гэдгийг онцолж байгаа шиг байна. Тийм. Сүүлийн үед нөгөө нэг одоо хэдүүлээ хийж байгаа нөгөө нэг төлөвлөлт хийхэд нөөцүүдийн хамгийн гол асуудлууд энэ талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэн дээр яг хаа төлөвлөлт хийж байхад нэг ингэх хандлага гарч иж байгаа байгууллагууд нэг хүнээр мянган ажил хийлгүүлнэ гэдэг. Одоо нэг мянга гэдэг хэтрүүлэгтэй л дээ. Гэтэ одоо юу гэдэг зарыг харахаар те. За маркетинг менежер авнаа гэх. Би чи менежерийн ажлыг хийнэ гэж төсөөлөд уншиж штэ тий. Тэгэнгүүт тэрэн дээр нь битсэн байгаа юмнууд нь дизайнер авахыг шаардж байгаа юм. Тэгээ юу судлаач авахыг шаардж байгаа юм тий. Гэхдээ яг үнэндээ тэр ямар байгуулга вэ гэдгээс шалтгаалаад хэрвээ тэр хүн тэр бүгдийг хийн гэх юм бол тэнцэнээс нэг контент гаргахын тулд хэр удаан цаг зарцуулагдах вэ гэдэг асуудал болгоно. Тэгэхээр энэ өөрөө төлөвлөлтийн бас амар том алдаатай хэлбэр. Тэгээд тэрийг нь одоо жишээ нь юу гэдгийг нэг хүн дээр бүх юм агуулад өгчээ гэдэг юм сэтгэхүү. Тэгээ яг зүгээр энэчнээс нэг л зүйл уран гарч байна л да. Маркетинг гэдэг байгууллага өөрөө яаж хандж байна? Тэр хандлагаар нь тэр байгууллагын маркетинг дэвжил явна гэж л зүгээр би ойлгосон. Тэгэхээр одоо бидний хувьд за хэрэглэгч рүү хандсан олон зард сурталчилгаанууд явж байгаа. Энийг ерөөсөө маркетинг гэж өнгөцгөн харж байгаа ойлголт их байгаа. За нөгөө талдаа одоо туга руу хандаад хэлэхэд нөгөө сэтгэл зүйч болцсон сэтгэл зүй талаас хэрэглэгчийн зан талуу гэж одоо бид их яриад байна. User experience гэж яриад байна. Гэтэл яг нөгөө юм маш олон юм мэдээллийн урсгалуудтай юм зар сурталчилгаагаар бөмбөгдөж байгаа орчинд хэрэглэгч өөрөө яг өөрийнхөө зам байдал хэрэглээнийхээ онцлогт гэр өөрийнхөө одоо нэг хэрэгцээтэй зөв бүтээгдэхүүнээ сонгож авдаг. Тэр хэрэглэгч өөрөө ирж байгаа тэр олон зар сурталчилгааны мессеж дотроос төөрөхгүйгээр төөрөлдөхгүйгээр яг өөрийнхөө одоо нэн тэргүүний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ сонгоход хэрэглэгч талаас бас ямар байх тухайн ойлголтыг бол одоо сүүлийн нэлээд ярьдаг болчлоо тийм. Энэ дээр бас яаж ямар чиг хандлагууд явагдаж байна. Энэ дээр та нэг зөв тайлбарлаач. За сая бас нөгөө Нямасрын үе хэлжсэн. Байгууллагын удирдлагууд нь өөрсдөө маркетингийг юу гэж ойлгоод байгаа юм бэ гэдгээс нь шалтгаалаад тэр байгууллагын маркетингийн албанд ямар байх юм, юу хийдэг байх юм гэдэг шууд хамааралтай. Эзний соёл, байгууллагын соёл болчдөг тий. Тэгэнгүүт маш олон одоо бизнес эрхлэгч нарт бас тэгж хэлмээр байдаг. Бид сургалтын дээр ч гэсэн өөрийг хэлдэг л тий. Маркетинг бол уг нь ач холбогдол өгөөд ганцхан хүн тавьчаад тэрийг ингээд бүх юмыг дутуу хагас хийлгээд гүйлгээд эсвэл нэг сар болгон 2 сая төгрөгийн зардал тавьсан ч юм уу тий. Тэгчээд ингээд нэг маркетинг хийхгүй гэж болохгүй, хийх ёстой гэдгийг ойлгож байгаа. Тэгээд нэг юм домноод яваад байдаг тий дүрээсгээд ингээд яваад ах юм бол яг тэгэл мэдээж хэрэг өөрсдөд нь болж байгаа юм шиг санагдаж байгаа хэл та. Гэхдээ нэг ашиглагдаагүй боломж гэж нэг юм байдаг.
Маркетинг чинь нэг төрний зардал гаргаад өгж байгаад авах урлаг шүү дээ, тий. Нэгийг өгж байгаад 10-ыг авах урлаг байгаа. Тэгээд маркетинд ач холбогдол өгөөд нэг алавтай болоод эсвэл эйженси хөлслөөд чаддаг хүмүүсээр нь хийлгээд мэдрэмжтэй ажилтан би бол ийм олон байх боломжгүй гэж боддгийн. Ялангуяа мэргэжил сонголтыг зөв хийдэг байсан улсын хувьд өнөөдрийг хүртэл бол яг одоо бол байхгүй, яванда байдаг болж магадгүй. Тэгээд төсөв мөнгөө зөв гаргаад төсөвлөөд тэрийгэ зөв төлөвлөөд тэгээ гүйцэтгэж чадах юм бол маш их одоо боломжийг ашиглаагүй зүгээр ингээд домноод явж идэг баха. Нөгөө талд нь болохоор хэрэглэгч нар ч одоо бас ингээд сошиал орчин гарч ирснээр дижитал маркетинг хөгжснөөр бид нар урд нь бол ингээд зурагтай реклам үзээд тэг яг ингээд тархитуулдаг байл шүү дээ. Шууд ингээд авдаг тий. Өөр ямар ч сонголт байдгүй байсан бол энэ нөгөө нэг сошиал орчин чинь жинхэнэ маркетингийн галтгоог ингээд бүр ингээд нээлттэй үзүүлдэг болж бүгдийнх нь үзүүлдэг болж байгаа. Урдных шиг ингээд гоё жүжигчин хөлслөөд гоё реклам хийгээд тэгэд юм гаргацдаг байсан бол одоо гоё реклам хичнээн жүжигчнэр тоглуулад бүүстлээд хүн авахгүй шүү дээ. Жинхэнэ байгууллагын үн цэн юу юм? Жинхэнэ ажилчдын хандлага юу юм? Жинхэнэ чиний характер чинь юу юм? Яг тэрүүгээрээ яг жинхэнэ тэр нөгөө өөрийнхөө онцлог байдлаар хүн татдаг болоод ирэнгүүт тэрийгэ үзүүлэхэд бүр ингээд тэрийгээ бас төлөвлөгөө болгоцсон. Албаар тэнхтэл жүжиглээл бүр ингээд тэ янз болж байгаа юм ч байна. Яг гоё рил яг тэр өөрийнхөө хүн болгонд байгууллага болгонд онцлог уг нь бол байгаа. Алсын хараа өмд зүйлс байгаа. Тэрүүгээрээ бас ингээд хүмүүсийг татж байгаа юм ч байгаа. Тэгэд хэрэглэгч нар бол энийг хараад сууж яадаг болцсон болохоор одоохондоо манай хэрэглэгчийн боловсролч гэсэн ер нь бол сайн биш шүү дээ. Тийм болохоор өнгөцгөн хууртах нь хууртаал явж байгаа. Явандаа бол хэрэглэгч нар айгүй айхтар болох байх. Хэрэглэгчтэй боловсрал олгож ийж хойноос нь борлуулалтаа хийж байгаа болохоор байгууллагууд ер нь бол бас тэгдэг болоод байгаа. Хэрэглэгч нар ч гэсэн ороод комментэнд асууж энийг хэрэгжилж үзсэн хүн байна уу? Нэг хүн орсон шал худлаа. Тэгээд дуусч байгаа байхгүй. Маркетингийн тэр том одоо багийн ажлыг бол бас хэрэглэгч дүгндэг болчихлоо шүү. Хэрэглэгчтэй сурчилдаг одоо үеийг тийм амнаас амд амьдсан тий. Тэгээ хайлтын систем дээр буюу нөгөө дижитал маркетингийн ойлголт гээл яриад аваад үзсэнгууд бид нөгөө хэрэглэгч рүү хандж байгаа зүйлс дээр хайлтын нэг номерд байх хэрэгтэй юм. Эсвэл одоо зуршил бүтээх гээл бичихэд Google дээр, Facebook дээр тий. Манай одоо зуршил бүтээгчдийн групп маань гарч ирж байгаа юм уу? Яадаг ч юм гэдэг. Ингээл явангууд яалтчихвал энэ тухай ойлголт ярих төстэй болж байна л да. Тэгээ бас нэг инээдтэй санагдсан надад нэг юм түүх байгаа. Яг энийг хийхэд би ингээд анх сэтгэл судлалыг маркетингийнхаа одоо аргаар тийм ингээд олонний хүртэл болгохдоо тийм амар зүйл биш ээ. Энэ бол харин ч бидний өсөн дэвжих одоо боломж шүү дээ. Зорилгодоо хүрэх, баяжих, тэ эрүүл байх, хүчтэй байх боломж гэж маркетинг хийж эхэлдэг байхгүй юу? Тэгээ маш олон хүнд ингээд сэтгэл судлалаас цухтаахаа болоод нээлттэй орж ирээд бүгдээрээ гоё ингээд зуршлаа бүтээгээл эхэлсэн чинь сэтгэл зүйч нар ингээд айгу дайраад нөгөө зах зээлийг нь өөрсдийнх нь ойлголтоор болохоор жижигхэн зах зээл байлаа ш. Хүн сонирхгүй бол зах зээл жижигхэн шүү дээ тий. Тэр том зах зээл сэтгэл зүйн эрэлт хэрэгцээ Монгол улсад маш их байгаа. Тэрийг саяхныг хүртэл одоо хэн маш ихээр хангаж ийн гэхээр шашны зүтгэлтнүүд маш ихээр хангаж байгаа хгүй. Хүмүүс хуваалцмаар байна, ярилцмаар байна, итгэл найдвар авмаар байна. Заслыг хийчлээ сайхан болно гэдэг чинь үнэнгээс хүнд сайнаар нөлөөлж л байгаа шүү дээ. Тэр хэрэгцээг хүн худалдаж авч л байгаа. Бид нар зүгээр бас авдаггүй. Тэгээд сэтгэл зүйн салбар сэтгэл судлалын шинжлэх ухаан гэдэг зүйлийг ингээд яриад ирэнгүүт маш олон хүмүүс сонирхонгууд зах зээлийн багтаамж тэлж байгаа байхгүй уг нь. Би бүгдийг буцаагаад авахгүй шүү дээ. Би тэрний нэг юм пистэй адил тортны нэг зүсмийг авч байгаа байхгүй. Бусад одоо нөгөө сэтгэл зүйч нарын хувьд болохоор нөгөө жижигхэн байгаа гэж бодож исэн тэрийг нь авчлаа. Идэх хоолноос нь одоо тий булааж чинь хуваалц чинь хулгайлж чинь одоо юу гэж бодсон. Тэгээ ингээд над руу ингээд аймар дайраад нэр ус юм сошиал дээр бичээд айгу гомдоож исэн. Тэгээ би тухайн үед за сэтгэл судлалын салбар сэтгэл зүйч нар маркетер байх ямар ч алав байхгүй. Менежерч байх алав байхгүй. Ойлгохгүй байгаа нь байна да. За яах вэ гэдэг би ингээд ойроо байхад бол хэлдэг. Уг нь бол манай маркетингийн бизнесийн салбарын би зах зээлийн энэ багтаамжийн том болгоод өгөхөөр бүгд тэндээс шеэр авах болохоор надад цэцэг явуулах байсан шүү дээ. Манай маркетерууд бол баярлалаа Тукана чи миний хэрэглэгчийн тоог нэмэгдүүлж өглөө чи миний ханшийг өсгөж өглөө чам баярлалаа гэж хэлэх байсан. Тэгээд одоо би маркетер юм чи өөрөө тэрийг ойлгол тэгэл өнгөрсөн тий ойлгол бараг тий эвлэрээ замаараа л явж энэ да. Явж замаараа өөртөө гомдол уучлал тэгэл үргэлжлүүлэл явж байгаа байхгүй. Тэгээ маркетер хүн бол зөвхөн бизнесийн салбарт зөвхөн одоо юу гэдэг ашиг олоход зорилготой байдаггүй. Бүхэл салбарт ажилд, амьдралд, харилцаанд
маркетингийн төлөвлөгөө бас аюу хэрэгтэй. Маркетинг ер нь аюу хэрэгтэй. Маркетингөө хүн гэж зүгээр байхгүй шүү дээ. Үйл явц гэж байхгүй шүү дээ. Тэгээ би түрүүний нөгөө төлөвлөгөөг маш энгийнээр зүгээр би ингэ зэгцтэй ойлгохын тулд мартахгүй. Тэгээ гарын дор байлгахын тулд анх бас тэгэл нөгөө хэдэн багш нарын номнуудыг уншсаар байгаа л safety management circle гэдэг юм одоо олоод ингээд сайхан бүрэн гоё тогтоогоод өөрийн болгосон. Тэр маань төлөвлөгөө судалгаанаас эхлэх хэрэгтэй. Судалгаа бол эхлэл бол 50% тий. Судалгаа сайн байх юм бол төлөвлөгөө сайн байна. Төлөвлөгөө бол 80% гэдэг шиг тий. Төлөвлөгөө сайн байх юм бол цаашаа хинч гүйцэтгэж чадна. Би өөрөө ч гүйцэтгэх албагүй. Төлөвлөгч цөөхөн байдаг, гүйцэтгэж харна олон байдаг олдсон. Хүний нөөцөө олдсон юм ч гэсэн. Тэгээ тэрийгээ юу нь болсон, юу нь болоогүй, цаашаа өргөжлүүлж хийвэл юуг сайжруулах юм гэдгийг нэг хянчдаг тий. Тэгээд энэ circle гэдэг нэг иргэдэг байгаа байхгүй. Дахиад шинээр эхлэхдээ нөгөө өөрөөсөө дахиад судалгаа авч штэ тий. Юу сайн болов, юу муу болов. Тэрийгээ дахиад шинжилгээ төлөвлөлөөд ингээд эргэх тусам ингээд сайжирч яадаг байгаа байхгүй. Тэгээ энийг би амар ингээд нөгөө агуулгыг гоё ойлгоцсон гэсэн штэ анх. Агуулга маань ийм дөрвөн юмд хуваагдсан. Дотроо ингээд деталуудад хуваагдаж байгаа. Энийг ингээд анх ажилд орохдоо амар гоё ойлгол өөрийн болгоцсон. Одоо ингээд ажиллаа хийхтэй байна уу? Шүдэ явахтай байна уу? Зуршлаа бүтээхтэй байна уу? Бүх юмд яг энэ safety management circle аюулгүй менежментийн тойргийг маркетинд хэрэгжилж болж байна. Менежментийн тойрог байгаа хгүй бүхэл салбарт хэрэгжилж болж байгаа. За яг энэ дарааллын дагуу амьдрал дээр ч гэсэн бүх зүйл дээр яг баримталдаг болоод яг ингээд юм сурна гэдэг чинь ингээд хүний нэг хэсэг болчихдөг юм байл та. Зөвхөн энэ зүйл дээр ашиглагдана гэдэг маш олон зүйл дээр зэрэг ашиглагдаа яваад байдаг. Тэгээ баримталж байгаа нэг зарчим байгаа нөгөө смарт план тий. Хэмжигдэхүүц байх юм. Хийж чадах юм уу? Нэг супер төлөвлөгөө хийчихэд хийж чадахгүй бол тэргээр яах юм. Тэг гүйцэтгэхгүй бол төлөвлөгөө хэрэгжихгүй л гэсэн үг тий. Муу төлөвлөгөө гэсэн үг шүү дээ. Хичнээн супер байх нь хамаагүй. Тэгээд тэр нөгөө хэмжигдэхүүц байх хэвээр, цаг хугацаатай байх хэвээр, төсөв мөнгө нь хүрч явах хэвээр гэдэг шаардлагатай нөгөө дөрвөн юмаа таарж ийнү гэж бүх шатанд нэг шалгаж үзэл тэгэл болоо. Энийг ингээ ярихлаар хүмүүст амар энгийн сонсогдно. Энэ гур ерөөсөө тийм сонин гот юм ярихгүй тий. Нөгөөдгөө л ярьж байна. Гэхдээ би MCS шунхлаад наранд гэл Монголын том гэсэн компаниудад ажиллаад дээрээ захиралтай байгаа дор ажилтнтай байгаа яг ингээл галтгоон дотор ингээл тий ногоотой шүлээгээл явж исэн. Яг ясман дээрээ яг эднэрийгээ зүр чухал ярих нь ярьдаг. Одоо магадгүй багш ч юм уу эсвэл магадгүй одоо сургалт хийж байгаа ч юм уу зөвлөх ч юм уу тий эйженси ч юм уу магадгүй бид нар тэгж чухал ярьдаг боловч яг хэрэгжихтэй амар хагас дутуу хийдэг. Тэг миний бүр хамгийн хайртай судалгааны арга маань SWOT гэхгүй юу? SWOT бол амар мундаг стратегийн одоо юм материал тий. Тэндээс бүр юу байгаагаараа би юу хийгээд хаана очих вэ гэдгийг ингээ харж болдог байтал тэрийг хинч тоодгүй яг ясан юм дээр байх ёстой гэж боддог. Үзчихсэн зүйл гэдэг шиг кайсаар агаад яг сонссоор агаад ингээ зүгээр ингээ танил болсон. Чихнийх нь хажуугаар ингээд урсч идэг. Гэхдээ бизнес төлөвлөгөөн дотор, маркетинг төлөвлөгөөн дотор SWOT шинжилгээ гэж юм заавал байх ёстой учраас дөрөв цонх ингээд дөрвөлжин хийцэн. Тэгээ дотор нь бүр хамгийн инээтэй юм давуу талууд гэж бичсэн нь боломжтойгоо ямар ч хамаагүй. Бүр ингээд тусдаа дөрөв юм хийгээд тавьц. Тэгээ бүр ингээд тэр их том цаас хийгээд төлөвлөгөө хийгээд тэрний амьдрал дээр огт гүйцэтгэгддэггүй. Зарим байгууллага бол бүр ингээд шкаунда хийчдэг. Нууц гээд байгууллага нууц гээд төгжсөн. Тэрийг нь эргээд харахгүй юм чи яаж хэрэгжүүлэх юм те. Тэр их нууц юм хийх юм байна да гэдэг. Миний хувьд төлөвлөгөө хийхэд хамгийн эхэлж хийдэг шинжилгээ ерөөсөө SWOT. Тэгээд SWOT-ыг би одоо хүртэл яг хүний өмнө хийж чаддаг гэж хэлж чаддгүй. Яагаад вэ гэхээр SWOT-ыг ойлгоод байгаа хэрнээ тэр нүднүүд тэр хамаг асуудлыг болж байгаа зүйлүүдийг тэ бичих хэрэг гардаг. Тэгээд тэрийг зөв хийчих юм бол ямар мэдээлэлүүд надад хэрэгтэй, ямар асуудал байна гэдгийг ингээд харж байгаа байхгүй. Юу нэр канус хавтгай хийхийн юм нь бол бараг л SWOT та тий. Тэр энгийн юм шиг мөртлөө яагаад ингээд дахин сонсогцоор байгаа чихний хажуугаар ингээд тий бүр ингээд танил болоод өлөг болоод урсдаг болсон мэхээр тийм сайн болохоор л хүн болго ярьсаар байгаа тийм болчихж байгаа шүү гэдгийг анх сурж байгаа, анх хэрэгжүүлж байгаа. Одоо ч ач холбогдол өгөхгүй байгаа хүмүүс бол хүн ер нь сэтгэл зүй дээр ч гэсэн тэгтгэл юм байна л да. Амар чухал юм л амьдралын өөрчлөлт гэж бодоод байдаг. Амар чухал төлөвлөгөөл бизнесийн ашигтай болгоно гэж бодоод байдаг. Үүндээ маш энгийн олон зуун удаа давтагдсан, мянган хүн дээр хэрэгжсэн, тий 10 20 жил, 30 100 жилээр магадгүй ингээд туршигдсан аргууд чинь л хамгийн найдвартай нь байгаа. Тийг ойлгоорой гэж байна. За тэгэхээр бид нар бол өнөөдөр юутэй чаг энэ маркетингийн төлөвлөлт яагаад чухал байдаг талаар за мөн түүний хэрэгжилтэн дээр сул
маркетрууд байх юм бол те одоо хүний нөөцийн хомсдолтой байгаа тохиолдолд эсвэл нөгөө салбарынхаа онцлогийг ойлгоогүй өөрийнхөө эзний өөрийнхөө бизнесийн ажиллаж байгаа онцлогынхоо одоо бүтэн шинжилгээг өөрийнхөө хэмжээнд тулдал ойлгож чадаагүй хүн байх юм бол ерөнхийдөө бол сайн төлөвлөлт гарч чаддаггүй. Тэгээ гарсан төлөвлөгөөгөө бас гүйцэтгэлээ муу их юм бол бас амжилтанд хүрч чаддаггүй тухай хөрөлдөж байна. Тэгээд одоо бол яг ингээ Тукана хөшийн хичээл дээр нөгөө таны нэг гаргаад ирсэн 9 сар мөчн билүү гэвэл тэрэн дээр яг одоо энэ төлөвлөлтийн ойлголтууд эсвэл маркетрууд бас яг энэ нөгөө сар мөчнгийн айл нэг хэсгүй би тэрийг нөгөө яг зарим нэг удаа таны лайв дээр групп дотор хальд орж ирэхдээ л харж байснаас яг тэр чинь бүр ингээд тусдаа баг модул болоод франчайзын бүр оюуны өмчөөр хамгаалсан сургалт боллоо явж ингээд хаяа ингээд мэдээлэл аваад гараадсэн. Тэгэхээр яг тэн дээр ер нь төлөвлөлт ч юм уу маркетруудын шинж чанар тэр сар мөчн дотор орсон юм уу? Яагаад тэр нэршлэн ингэж явсан? Энэ сургалтын талаараа бас та хэсэг хөрөлтөд мэдээлэл өгч. Төлөвлөний тухай ярихаар хүмүүс ингэдэг байхгүй юу? Түрүүн бас нэмсэр маань хэлсэн шүү дээ. Сурчлагаа яг маань ч хэлсэн нөгөө сурчлагаа өөрөө маркетинг гэж бодчихдаг хүмүүс тий. Тэнгууд ингээд ямар сурчлагаа хийх вэ гэл ингээд хүрээд ирдэг. Би болохоор тэгдэг байхгүй юу? Дахиад урагшаага нэг 2 алхам ухрыг. Тэр нь юу юм бэ гэхээр ямар агуулгыг хүргэх гээд байгаа юм бэ? Ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ? Тэрний дараа ямар хэлбэрээр тэрийг илэрхийлэх ёстой юм бэ? Тэрний дараа одоо жинхнээсээ ярьж эхлэе тий. Ямар хэлбэр дүрсэд одоо хувирлах гээд байгаа тэрийг бэлтжээ. Тэрний дараа жинхэнэ сувгуудаа сонгоод тэр цацгалт мацалтаа хийгээ тэр сурчлагаа мөрчлагаа хий. Тэр тэдэр нь байхгүйгээр гинтл зүгээр их л яриад байвал гоё гэдэг нэг тиймэрхүү ойлголттой адилхан болчиход байгаа байхгүй. Одоо ингэ сошиал болсон чинь бүр сурчлагын төлбөр байхгүй болсон. Юу ч хамаагүй нүдчихэд тий. Гэхдээ юугаар нүдэх гээд байгаа гэдэг нь амар чухал. Тэгээ миний хувьд болохоор 9 сар мөрчин сэтгэл зүйн анхаарчны боловсролыг хүнд ингээд яг би өөрөө ойлгоход надад хөвгцүү гэсэн. Тэгэд миний ингээд уур үрээд идэх гэсэн байхгүй ямар төвхтэйгээр надад зардгийн бэ энийг тий хэлбэрхэн байлгаж болтгүй мүү гэж айгүйх бодоод тэгэд сурагч багш магш болоод сэтгэл судлалын ерөнхий ойлголтыг гэхдээ яг бүгд биш л дээ зөвхөн нөгөө unconscious mind ухамсаргүй оюун ухаан хүний амьдралд яаж нөлөөлдөг гэсгийг л хүргэе. Энэ бол миний агуулга. Энийг хэлбэр дүрсэд хуваахтаа хүмүүст маш энгийн ойлгомжтой хөгжилтэй болгохын тулд сар мөчнгийн дүрд ховлоод 9 гээд байгаа нь 90% бидний unconscious mind-ийг 9-ийн тоогоор кодлоод тэгээ 9 сар мөчин гэж нэрлээ. Сар мөчин болгон дээр нэг одоо юу өгөөд одоо брэндүүдээ хувааж өг зуршил гэдэг сар мөчин, сэтгэл хөдлөл гэдэг сар мөчин гэж хувааж өгөөд тэгээд тэрийг яг одоо гаргаж ирэх цаг нь болж байгаа байхгүй юу. Тэрнээс биш энэ хоёр үе шатыг алгасчих юм бол ухамсаргүй оюун ухаан гэдэг чинь гэл яриад яваад байх байсан. Тэр нээр ингээл ойлгоход хэцүү залхмаар яг л миний анх ойлгосон процесс ах гэсэн. Тэгэд энийг хэлбэршүүлж өгснөөр маш олон хүмүүст гоё ойлгомжтой болоод ирэхээр гүйцэтгэл дээр жоохон нөгөө давтамж гэдэг нэг юм байдаг шүү дээ тий. Итгэвчүүлэлт тэрэн дээрээ болохоор нөгөө сармагчингуудаа босч гинөө өдр гэлдэг гоч хүмүүс ингээл байнга санамж өгч идэг, сэтэл өгч идэг. Тэгээд тэр нь өөрөө давтамж болоо хоногшуулалт явагдаад тэгээд тэрнээс хойш бол одоо эргээд фидбек авах тий. Гэтрийн нэргээд явс. Тэгээд 9 сар мөчин бол яг л миний ер нь 9 сар мөчин бол миний одоо хийсэн контентуудын хамгийн хайртай нөхгүй хамгийн гоё хамгийн хүмүүст хүрсэн. Тэгээ ер нь бол бүхэл одоо энэ зүйлүүдийг хүмүүс бол тэгж болж байгаа амар юм итгэвтэй entertainment ч юм уу тий ярих дуртай хүмүүс амар сайхан сэтгэлтэй хүн гэж наваг бодоод идэг. Тэгээд үгүй би амар сайн магадгүй маркетер баймаар байна. Тэгж хэлвэл надад илүү гоё байх гэдэг. Яг л энэ чинь мэрэгчлээ би ашиглаж штэ тий. Тэрэн дээр яг үндэснээсэн. Тэгээд бас нэг айгүй нийт юм тий хүмүүс маркетинг нэр гэлдэхэр тэгээ сошиал дээр ингэж хиймэ гэлдэхэр би ийм юу гэдүүлээ pop хүн биш олон хүний өмнө юм ярмааргүй байна ингэ те ингэмээргүй байна гэдэг байгаа байхгүй би тэгмээр байгаа мó те би болохоор би одоо таад маркетинг албан миний найз нар мэдчихэж би ямар халтай дотгошоо зожиг те гардггүй ингээл тэ нэг олдож өгдгөө тийм хүн мөртлөө ингээл групп дотор болохоор ингээл өдрийн 2 гэсэн өдөр өнгөөр те яриач өдрийн 2 хий тэгээ яагаад тэгээд байгаа юм бэ гэхлээр би том алсын хараа тавьсан өөртөө тэгээд тэрнийхээ ингээд төлөвлөгөө гаргасан тэгээд гүйцэтгэлээ хийж байгаа би заримдаа зүгээр энийгээ дамиаргүй байдаг заримдаа зүгээр амармаар байдаг заримдаа зүгээр алга болмоор байдаг гэхдээ энэ бол ажил энэ бол маркетинг энэ үн цэнтэй миний энэ үйлдэл сарвчингуудаа бос гэж босч байгаа постны ард энэ зүгээр л фаны биш энэний ард олон хүнд хоногшуулалт явагдахад нь нэг ч гэсэн давтамж болж орж ирж байгаа тэрний үр дүнд тэр хүний амьдрал өөрчлөгдөн тэгээд миний одоо сургалт зөвлөгөө одоо маркетингаар борлуулалтаар ярих юм бол бас сайжрна гэдэргээд зорилготой байгаа болохоор
би одоо сошиалд ингээ идэвхтэй байгаад байгаа болохоос нэг тийм одоо идэвхтэй хүн болохоор идэвхтэй байгаад байгаа биш. Тэгээ энийг бол жинхэнэ маркетингийг ойлгосон хүмүүс л ойлгох юм. Бус хүмүүс нь бол баг нэг би ингэж попер моргон гэсэн надад. Тэгэхээр манай Тукана Өвшийн зуршил бүтээх группийн 116 мянган орчим гишүүд байх шиг байсан. Тэгээ тэд нар маань яг ингээд одоо өнгөрсөн одоо 1000 гаруй хоногийн хугацаанд те энэ үний тэр өдөр болгонд гэж давтамж үүсгэж байгаа хэрэглэгчтэй өргөж байгаа мессеж, хэрэглэгчийн дээр харилцаа холбоо тогтоож байгаа үнц нь үүсгэж байгаа тэр зүйлс нь л сая өөрөө тодорхойлж илж байна. Тэгээд энэ бол маркетинг юм аа гэж тэ. Тэгэхээр одоо яалтчгүй маркетинг гэдэг зүйл бол нэг өдөр нэг сенсашн хийж гарч ирээд танигдaltaа хийдэг зүйл биш байх нь байна. Олон хоног цаг хүч, цаг заваа өгчээж төлөвлөлттэй нарийн юм одоо очрогшийн, нэм осрогшийн хэлж байгаагаар бол юм бүх зүйл нь шат дараатайгаар төлөвлөгдсөн юм зүйл байж иж өнөөдрийн одоо энэ бол маркетинг гэж бардам хэлж чаддаг зүйлсийг бүтээдэг байх нэ тий. За тэгээд өнөөдөр манай контентэд бас одоо зочдоор оролцсон маркетингийн зөвлөх нэм осор за мөн манай найз манаас Монголын маркетингийн холбооны багш нарын зөвлөлд бас байсан бас нэг бас гудамжаар явхад хүртэл сая бид энийг наашаа 5 минут алхахад шавнарын зөрж явах жишээтэй бас юм хүн тий. Тэгэхээр ингээд бас маркетингийн зөвлөх нэм осортой бас баярлалаа. Тэгээд өнөөдөр ирж бас нөгөө алтан загас шарк болсон тухай сургалтынхаа гол агуулга цөмүүдийг за манай нөгөө зочин болгын зуршил бүтээгчдийн групп тархи зөрчил төрийн бүсийн агуулгыг одоо үүсгэн байгуулагч манай Тукана найз юм Тукана маркетрийн одоо нааваа тий амжилтын нөгөө энэ дээр уялдуулан алтогоонд маань хөрөлцөнд баярлалаа. Тэгээд бидний хэсэгхэн хугацаанд буу алсан энэ ярианаас та бүхэн маркетингийн ойлголтыг нэг үнцэгт гарч мөн маркетингийн төлөвлөлтийн үнцийн ач холбогдлыг ойлгосон байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр бидэнтэй хамт ярилцсан хоёр зочиндоо баярлалаа. За хоёрсондоо баярлалаа. За баярлалаа. Сүлэг.